нас жаяга үеийн үед өвлөн сандугай амар байна. Уг урамдах цагаар буюу намрын тэргүүн хөх бич сарын 7 улаан шаргчин туулаа өдрийн морин цагт гүнчингийн пүрүдэржин түшиг хүүгийн унган хонгор сэвлэг үргээх ёслол төгөлдөр боллоо. Өрсөн зочид ирж ахан дүүс айл готлоор цугларах үест уламжлал ёсоор морин хуурын аялгау ихшиглэж, ерөөлж магтаалж, ерөөлөө хайрласнаар сэвлэг үргээх ёслол эхэллээ. Хүлээж өдрийн сайныг өнжиг хүлээж өдрийн өцөд дэмэртэй бид сайн хүрмэн эрхэм майтай хүү төшиг маань алтан сүлэг дахан үргэж яваа шүүх эвэжигтэй хүмүүн нэртэн зовлаад нүрээ амшута хаач гаргуулээ дамжуулгаа нас жигөө Үүний дараа түшиг хүүгийн ивэл жилтэн ээжийн хиндүү гиндэнгийн ёндон гөрж хүүгийн үсэнд модон хутга хүргэж домнож хадаг үйсэн хайчаар хүүгийн баруун шанаанаас туг ус авч анхны дайхийг хөндлөө. Хүн тэтгэлийн хариу болгон түшиг хүүд хундан цагаан хонь билгэллээ. Найр наадам сайхан боллоо. Ах өнөр найз нөхөд сайхан мөндөр уулзсан. Бас хүүгийн минь дайхийг бас үргэлжлүүлсэнд бас баяртай байна. Хүүд одоо тэгээд эрүүлийн урт удаан ад жаргалтай сайхан амьдраарай гэж хүсье та. Тэгээд зөв хүн болоорой. Миний хөөл гэж хэлье. Ийхүү нар зөв тойрон урт насалж удаан жаргаарай. Аав ээжтэй ачтай, ахан дүүстэй тустай, төрдөө үнэнч, түмдээ хүндтэй сайн хүн болоорой хэмээн бэлэг дэмбэрлийн үгээр түшиг хүүг өрөөж бэлэг сэлтэн гардууллаа. Арян дэрхэн татаа шиг, цаагаар хүн болох шиг, ганд мөрдөн татаа шиг оролдоос өмнөч. Хатармаар өмнө чүтгээс эндэрч. Үйдэн замтгийн нарнаар хатаатаас удаан яриж эцэгэн битээ сайн явах огн хаас нэрөө. Дөрөв буундор дөрөв нагаан дижүдөрөө батцоо Түшиг хүүгийн өвөө нь нямын гиндэнгуй найрын ширээний ууцыг таллан хүндэт зочдоо хишиг тараалаа. Эмээ өвөө нар нь хүүдээ одоо ирээдүйдээ итгэлтэй их орондоо зүтгэлтэй ах дүү нартай ажиллалтай сайн хүү болж өсөж яваарай гэж өрөөдөө. Амьдрал заяан дээшээ аз хямар нь өөдөө алсын зам нь гэрэлтэй ажил үйлсэн бүтэмжтэй азан надгандаа багтаж 10 цагаан буян бидгэрч явгээ. Аав ээжтэй ээлтэй урт удаан наслаж яваарэ миний хүү. Tonight
Түшиг хүү аав бүрэгдэрч ээж болормаа игч инхчин энэрлгээд гэр бүлийн хамт хоёр талын өвөө эмээ хамаатан садан ойр дотны үеийн найзуудын хамт сэвлэг дайха ёслол төгөлдөр үргэлээ. Өвдөө сурсан ёс жаяа үеийн үед өвлөн самтугай